Монголд ерөөсөө Toyota-гийн албан ёсны 3 дилер байдаг. 5 богд, Мухада, Top Motors. Харин Top Motors-ыг хүмүүс нөгөө хоёрынхоо нэг салбар гэж дууддаг байхгүй. Top Motors бол тийм биш. Top Motors бол яг 3 эсээр баталгаажсан Toyota-гийн албан ёсны дилер гэж явдаг. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ ер нь дилер яг ямар үүрэгтэй байдгийг, ямар стандартыг хангасан байдгийг, яаж ямархуу үйл ажиллагаагаа явуулдгийг өнөөдрийн шинэхэн булангаараа хамтдаа сонирхъя. Та Toyota-гийн юм уу, Lexus-ийн машин, орж ирсэн, шинэ явж ирсэн хуучин машин ундаг л бол өнөөдрийн дугаар танд хамааралтай гэсэн үг шүү. Хамтдаа сонирхъя. Түрүү нөгөө 3S гэж хэлсэн шүү дээ. 3S гэдэг чинь болохоор юу гэхээр service, sales, spare parts гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг осондоо машин худалдан авах, зарах, машины сэлбэг нийлүүлэлт болон засвар үйлчлэгээ гурвуулангийн Top Motors-оор нэг дор шийддэг гэсэн. За тэгэхээр хамгийн эхний одоо энэ булан руу очиж үзье. За хамгийн эхний энэ булан маань болохоор sales-тэй холбоо хамааралтай. Sales буюу одоо та шинэ машин сонирхож байгаа, шинэ машин худалдаа авахар төлөвлөж байгаа, захиалга өгөх гэж байгаа. Мөн нөгөө миний яриад Toyota Q байгаа шүү дээ. Одоо дилерээс худалдаж авсан машинаа буцаагаад Toyota дээр авчираад борлуулах, мөн Q-гээр орж ирсэн машиныг худалдан авах гэх мэтчлэн бүгдийг sales нь хариуцдаг гэсэн. Та эндээс ирээд бүх одоо sales-тэй холбоотой бүхэл мэдээлэлээ авах боломжтой. За дараагийнх нь үргэлжлээд бол мэдээж засвар үйлчлэгээ буюу сервис явж байгаа. Тэгэхээр сервис руугаад очие. За сервисийн хэсэг бол энд байна. Мэдээж засвар үйлчлэгээтэй холбоотой. Засвар үйлчлэгээ гэхэлэр бол мэдээж бүх төрлийн засвар үйлчлэгээ орж байгаа шүү. Бүр мотор боох, ээлж хийх буюу гүнзгий засвараас эхлээд хамгийн энгийн засвар бол тосмаас солих гэх мэтийг одоо тэр цаана харагдаж байгаа заалт машинаа оруулж ирээд наашаа өөрөө орж ирээд одоо энэ хүү сууж байгаа ажилтнаас заавар зөвлөгөө аваад тэгээ машинаа хүлээлгэж өгөөд үйлчлэгээ авах тийм бүрэн боломжтой гэсэн үг. За түрүүний сервисийн хэсэг рүү эргээд оръё. Одоо түрүүн хүн маань тэнд бүртгэлээ хэлчихээд энүүгээрээ машинаа оруулж ирээд ингэсний дараа нөгөө инженер маань хүлээж аваад шаардлагатай засвар үйлчлэгээ цаашаа аваад ордог гэсэн. Энд бол мэдээж машин угаалгууд бол бас байгаа. Гараар угаах болон автоматжуулсан угаалтууд хоёулаа байгаа гэсэн. Тэгэхээр нэг өсөндөө одоо Toyota-гийн нөгөө 500 гаруй стандартыг Top Motors маань хэрэгжүүлэхийг ирмэлцдэг, хэрэгжүүлдэг учраас энэ бүгд стандартынхаа дагуу явж байгаа гэсэн үг. За хамгийн сонирхолтой хэсэг болох сервис шоп руу оръё. Ороход бол мэдээж бол зүгээр орчихгүй. Toyota-гийн бүхэл стандартыг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа заавал нөгөө гадны хүн маань эндээс ингэж аюулгүй энэ хантаазаа өмсөөд тэгээ каска зүүж орох хэрэгтэй гэж явуулдаг юм лээ. Гэлс өмсөд. Каск надад жоохон сонио харагдчих магадгүй гэхдээ яг төрдөө өмсөж. За энэ орохдоо энэ карта заавал эндээ уншуулах. За сервис маань ерөнхий бол харагдсан бол мэдээж маш олон машин хүлээж авах хүчин чадалтай. Хамгийн гол нь нөгөө Toyota-гийн бүх төрлийн засвар үйлчлэгээн дээр мэргэжсэн мэргэжлийн инженерүүд машин дээр ажилладаг болохоор тэр тал дээр бол мэдээж ямар ч бүх талаараа найдвартай гэсэн. Бүх засвар шаардлага одоо бүр энгийн нэг тос солих засвараас эхлээд мотор боох, ээлж хийх, цахилгаан одоо юу гэдгийг бүхэл төрлийн Toyota Lexus-ийн машинтай асуудлыг машин дээр гардаг асуудлуудыг энд Top Motors дээр шийдвэрлэж болж байгаа. Тэгээ машин бол мэдээж хамгийн гол зүйл бол оригинал сэлбэг хэрэгсэл гэдэг зүйл байна. Тэгэхээр мэдээж албан ёсны дилерийн хувьд албан ёсны сэлбэг хэрэгслэр бол Top Motors маань хангадаг гэсэн. Тэгээ мэдээж ингээд ороод ирахад мэдээж энд бол сэлбэгийн агуулгууд байна. Бүх зүйлээ ингээд сайхан ном журмынхан дагуу өрөөд тавьчихсан. Мөн хамгийн гоё юм нь шүү дээ, сэлбэгэн дээр баталгаа өгж байгаа. 6 сар эсвэл 10,000 км. Тэгэхээр угаасаа нөгөө харамч хүн хоёр төлнө гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр машины насжилтанд ч гэсэн оригинал сэлбэг маш хамааралтай байдаг учраас ерөнхийдөө машин унж байгаа хүн бүхэн оригинал сэлбэгийг сонгож явах нь бол зүг болдог. Тэгээ энэ агуулгад дотор бараагаа хадгалахтай хүртэл бүх зүйл Toyota-гийн стандартын дагуу явж байгаа. Жишээ нь хэд л одоо барааг яаж байрлуулах юм, яаж тавих юм, хүнд барааг доор нь тавих юм уу, дээр нь тавих юм уу, одоо хайхад ямар цаг хугацаар зарцуулахын гэх мэтчлэн дээр үндэслээд одоо бүх төрлийн стандартыг хангахын тулд бүгдийг ингээд сайхан ангилсан байдаг гэсэн. Нөгөө бараагаа хайж байгаа хүмүүс ерөөсөө цаг алдахгүй шууд одоо юмаа гаргаад өгөх бүрэн боломжтой. Нэг өсөндөө нөгөө 500 стандартыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь гэсэн үг. Тэгээ энэ сервис дотор алхахад хүртэл зориулсан бүр юм тэмдэглээ хийцэн байдаг. Гаднаас орж ирсэн хэрэглэгч маань, үйлчлүүлэгч маань заавал энэ тэмдэглээнийхээ дагуу алхах ёстой. Энээс ихтэрж болохгүй. Бусад хэсгүүдээр нөгөө машин орж гарч ингэж явдаг болохоор нэг талаар аюултай гэсэн үг. Тэгэхээр энэ мөн л нөгөө хэрэглэгчийн аюулгүй байдал болон Toyota-гийн мөрдүүлж байгаа стандарт гэсэн үг. Тэгэхээр би алхаж явхаар бол зөвхөн энэ шугамын дагуу алхана гэсэн үг. Одоо энэ араа ингээ харж байгаачлан бүр юм гүнзгий төвшний
бүр Q100-ыг араамнаас нь салах хэмжээний засварыг хүртэл ингэж хийж гүйцэтгэдэг гэсэн. Одоо нэг Q100 бүр далийсан, мөрөөсөн гэх мэт тийм хэмжээний засварыг хүртэл асуудалгүй топ моторч төр хийж гүйцэтгэж болж чадж байгаа. Мэдээж шаардлагатай хэм бол тэмлэг тохиргоо, их гэрлийн тохиргоо хүртэл хийгдэж байгаа. Тэгээ бүр ийм хөдөлгүүрийн бүр өрөөтэй, хөдөлгүүр засварч зориулсан. За ороод гяс гарч. Дотор нь ороод ирэх юм бол мэдээж хөдөлгүүртэй хамааралтай тий ээлж хийх, боох, задлах гэх мэт бүх асуудлуудыг эндээ шийддэг гэсэн. Одоо энэ ингээд жишээ нь ингээд аль хэдийн бэлэн болгоод янзлцсан эсвэл янзлах гэж байгаа ч юм уу тий хүний гар хөрвүүлэхгүй тулд ингээд түрдээ далцсан. Бүр тийм тусгайлан зориулсан өрөө байдаг гэсэн. Моторт хөдөлгүүр зориулсан. Одоо инженер механикууд маань зориулсан багшны өрөө гэж байгаа. Энэ дотор айгүй гоё юм байна. Сонирхол орё. За одоо ингээд ороод одоо нөгөө нэг багчнууд нь бүгд эмх цэцтээс гадна шүү дээ. Хамгийн гоё нь одоо ингээд одоо чинь би энэ багжийг авлаа гэхэд энэ багшныхын зураг нь ингээд ширээн дээр наацсан байдаг. Буцаагаад энэ багжийг энд байх ёстой шүү. Энэ багж чинь энд байх ёстой шүү гэдгийг бүгд маш ингээд ойлгомжтой. Хараа одоо энэ авторкууд байлаа гэхэд энэ авторкууд чинь ийм дараалттай байх ёстой шүү гэдэг зургийг хүртэл тавьсан байна. Нэг өсөндөө нөгөө Япон философи хэрэгжүүлэхийн тулд Toyota-гийн стандартыг хэрэгжүүлэхийн тулд засварчт маань одоо механик инженерүүд маань хизээч багжаа хайж цаг алдахгүй гэсэн. Тэгээд хэрвээ хин нэг энэ багжийг ингээ аваа явчлаа шүү дээ тий. Тэгмэд оронд нь ингээ өөрийнхөө энэ зургийг нэртэйгээ ингээ үлдээчдэг. Одоо энэ багж хинд байгаа нь мэддэхгүй байдал үүсэхгүй гэсэн үг шүү дээ. Энэ багжийг энэ хүн авцсан байгаа юм байна. Очоод энэ хүнээс авч болох юм байна гэсэн тийм амар эмх цэцтэй стандартыг хэрэгжүүлж явдаг гэсэн үг. За тэгээд энэ засварын лифтүүд нь хүртэл ингээ хоёр хуваагдсан. Нэг талдаа хөнгөн засвар хийх шаардлагатай. Одоо нэг тосмаас зорилго ч юм уу 3 дахь хугацаанд дуусах зорилготой 6 ширхэг лифт, нөгөө талдаа хүнд засвар хийх шаардлагатай 6 ширхэг лифт ингээ хоёр талдаа бүр ингээ ангилаад салгацсан байдаг гэсэн. Нэг осондоо топ моторс маань хамгийн дээд талдаа өдөрт 80-аас 100 машины засвар үйлчлэгийг хийж гүйцэтгэх хүчин чадалтай гэсэн үг. За топ моторсоо бас нэг сонирхолтой хэсэг болох өнгө, будаг, гажаа гаргалт, кузов усрахаа хэсэг дээр ирсэн байна. Ингээд харах юм бол энэ будагны камер байна, тэнд зүлгүүр хийх хэсэг маань байна, одоо энэ засварын хэсэг маань байна. Гэх мэтчлэн хамгийн гол нь бүх зүйл нь өнгө будагны стандартын дагуу явагдаж байгаа. Кодоо хүртэл өнгөнийхөө кодыг хүртэл стандартын дагуу гаргадаг. Ашиглаж байгаа будаг маань Германы Glasurit брендийн усан суурьтай будгийг ашигладаг. Усан суурьтай будагны давуу тал нь байгаль орчинд ээлтэй, будаж байгаа хүндээ хор нөлөө багатай гэх мэтчлэн давуу талтай байдаг. Нэг ёсондоо байгаль орч дэлхийгээ хайрлахталаа ч гэсэн стандартаа ч гэсэн баримталдаг гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл энд норм журмын дагуу хийгдээд бэлэн болоод гардаг. Мөн хүнд шаардлагатай одоо бүр яг одоо Q100 гадсан тохиолдолд хүртэл тэрийг энэ дотор засаж янзалдаг гэсэн үг. Байгууллагууд маань дандаа нэг сүүл үед саарл усны хэрэглээтэй байх ёстой гэсэн нэг тийм стандарт гарч ирээд байгаа шүү дээ. Тэрийг болохоор топ моторс айгуу гоё сонирхолтой байдлаар шийдэж байгаа юм байна. Одоо энэ ингээд ийм 10 тонны саарл ус хадгалах зорилттой сав байдаг. Энэ MCS Coca-Cola-гоос 99% цэвэршүүлэгдэж ирсэн усаа энд хадгалаад энэ маань цаашаа нөгөө машин угаахад зориулж ашиглагддаг гэсэн үг. Хоол унд одоо гар мар угаахтаа бол цэвэрээс ашиглаж байгаа хэвээр байна. Тэгэнгүүтээ машина угаачаад дахиад өөртөө тэмдээд дахиж цэвэршүүлдэг гэсэн үг. Баахан одоо тийм шат амжилгуудыг дамжсны дараагаар тэр усаараа дахин цэвэршүүлсэн одоо дахин цэвэршүүлж ирсэн усыг өөртөө машина угаачаад дахиж цэвэршүүлчихэд тэрийг шал мал угаахтаа ашигладаг гэсэн. Нэг талаараа яг энэ технологийнхаа дагуу сарда 30 тонн цэнгэг ус зүгээр дэмий үрэгдэх байсан бол 30 тонн саарл усыг ашиглаж байгаль орчиндөө ээлтэй байдлаар үйл ажиллагаа явуулж чаддаг гэсэн үг. Одоо энэ араа ингээд саарл ус цэвэршүүлэх бүр зориултын өрөө гаргацсан байна. Ингээ онгоолоод авах юм бол түрүү нөгөө миний яриадсан машина угаадгаа угаачаад тэр ус маань буцаж ирээд энэ төхөөрөмжүүдээр дамжиж цэвэршүүлэгдээд үлдснээр нь одоо шал мал цэвэрлэгээндээ ашигладаг гэсэн үг. За мэдээж топ моторс маань хэрэглэгчдийн ая тухайг хангах үүднээс маш гоё хүлээлгийн техник бол бүрдүүлж өгсөн байдаг. Даанд одоо ингээ харах юм бол энэ кофе шоп байна. Ус ундаа бараа бүтээгдэхүүнээ худалдаж аваад мэдээж авч идэх боломжтой. Одоо энд сууж байгаа духлангаа доор хүлээлгээд өгсөн машина одоо тэр камераар харангаа одоо юм хүмүүс идэж угаад сууж явах бас бүрэн боломжтой байгаа юм байна. Тэгингээ тэрнээс гадна хамгийн гоё надад таалагдж байгаа юм. Энэ нөгөө Toyota-гийн нөгөө албан ёсны мерчүүдийг зардаг. Одоо Gazoo Racing гэдэг байгаа шүү дээ. Тэрний одоо ийм подолк, цамц, одоо түлхүүрийн оосор, одоо энэ түлхүүрийн гэр гэх мэт зүйлүүдийг бүгдийг ингэж одоо албан ёсны эрхтэйгээр худалдаалж идэв юм байна. Тэгээ мөн энүүгээр ингээд суугаад тухлаад байж явах боломжтой. Тэрнээс гадна нэг гоё юм нэх юм бол нөгөө Toyota-гийн одоо энэ доор засвар үйлчлэгийг үзүүлж байгаа бүх инженерүүд маань энэ Toyota-гийн бүр албан ёсны юм сертификаттай бүгдийг ингээд сургалтанд суулгаад одоо мэрэгшүүлээд үүний дараагаар албан ёсны дийлэр дээр ингэж одоо механик инженерийг хийж гүйцэтгэдэг гэсэн үг. За тэгээ хамгийн гол нь хүүхдүүдтэй ирдэ шүү дээ хүмүүс дандаа тий хүүхд гэдэг бол тэгэнгүүтээ хүүхдүүдтэй ирэнгүүтээ та хүүхдээ энэ тоглоомын талбар дээр дураар нь тоглуулад гүйцгээд хүүхдтэйгээ цуг ингээд сайхан тав тухтай байдлаар үйлчлэх явах бүрэн боломжтой байгаа гэсэн үг.
Мөн энэгээр ч гэсэн сууж яж болно. Энэгээр сууж явах үедээ мөн машинуудаа хаана байна, юу болж байгаа гэдгийг энэ цонхоор хараад ингээд ийм тав тухтай байдлаар үйлчлэгээ авах бүрэн боломжтой байна. Эдний нэг сонирхолтой юм. Одоо топ мотор чинь 2 шоурумтай гэж явж байгаа хгүй. Дээрээ болон доороо 2 дахь шоурумтай. Тэнгүүт ийм зориултын машин өргөж буулгадаг бас лифттэй. Тэрүүгээр шоурумынхаа 2 дахь ордоо өргөөд гарах чинь шаардлагатай бол буцаад 1 дахь ордоо энэ лифтээ ашиглаад буулгах хэрэгтэй. Янз бүр байна. За мэдээж 2 давхрын шоурум маань ганцхан автомашинаар зогсохгүй бүх төрлийн одоо машинтай холбоотой бараа бүтээгдэхүүн, обууд, дугуй, бокс тэгээд нэмээд одоо бүр аяны хэрэгсэл мэргэжил гэх мэтийг та нөгөө машина сервист өгсөн хүлээж явах хоорондоо бидрийг сонирхоод хүсвэл худалдан авалт хийх боломжтой гэсэн үг. Хэрвээ та Toyota юм бол Lexus-ын ямар нэг төрлийн машин ундаг бол дэлхийн стандартад нийцсэн Toyota-гийн үйлчлэгийг албан ёсны дилер болох Top Motors дээр ирж аваарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.